Юун түрүүнд далаад гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын худалдаа, тээврийн бодлого сэдвт сургалт зохион байгуулагдлаа. Монгол улсын хувьд тулгамдж буй ямар гол сэдвүүдийг хэлэлцсэн бэ? Аливаа далаад гарцгүй орнуудын хувьд, ялангуяа Монголын хувьд, экспортын өрсөлдөөн томоохон сорилтуудын нэг болдог. Экспортын тал дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүнээ зорилтод зах зээлүүдтэй хэрхэн хүрэхийг мөн тээвэр логистикийн өртгийн тал дээр маш сайн ойлголттой байх нь зүйтэй. Далаад гарцгүй улсуудад тулгамддаг хамгийн гол сорилтуудын нэг нь зардал юм. Мэдээж танаа улсад энэ үйл явц хэрхэн өрнөж буйг та бүхэн мэдж байгаа. Гэхдээ дамжин өнгөрч буй улсуудад хэрхэн явагддгийг сайн мэдэхгүй шүү дээ. Тиймээс бид энэ сургалтынхаа хүрээнд худалдаа, тээврийн зардал зэргийг үнэлж, нарийн тооцоолох арга зүйг хуваалцаж байна. So you said previously before that Энэхүү уулзалт нь 10 жилд нэг удаа зохион байгуулагддаг гэж та түрүүнд дурдсан. Тэгвэл ирэх 10 жилийн төлөвлөгөөний хувьд өмнөхөөсөө өөрчлөлт орсон байх л да. Ямар ялгаа гарсан бэ? Аливаа улс далаад гарцгүй байна гэдэг нь үргэлж сорилт дагуулдаг. Яагад гэвэл экспортын гол зах зээлтэйгээ холбогдож чадахгүй байгаа нь өрсөлдөх чадрыг нь бууруулдаг. Тэгэхээр Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөрийн гол төлөвлөгөөнд гишүүн улсуудын тодорхой үүрэг амлалтыг тусгаж өгсөн байдаг. Үүнийг нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга болоод дамжин өнгөрөх улсууд ч мөн даган мөрдөж хэрэгжүүлэх ёстой. Тэдгээр ордон далаад гарцгүй улсуудаас гарч бас орж ирж буй бараа бүтээгдэхүүнүүдийн урсгалыг хөнгөвчлөх үүрэгтэй юм. Учир нь худалдааны энэхүү үйл явцыг хөнгөвчлөхгүй бол далаад гарцгүй орнуудын бараа бүтээгдэхүүний үн далаад гарцтай орнуудтай харьцуулахад бараг 2-3 дахин өндөр болж болзошгүй гэсэн олон судалгаа байдаг. Монгол улсын тухайд илүү онцлон асуумаар байна. Далаад гарцгүй орны хувьд тээвэрлэлтийн зардал өндөр, хил гал дээрх баримт бичиг шалгах үйл явц нарийн, мөн дамжин өнгөрөх орны зохицуулалт зэрэг гол сорилтуудтай тулгарч байна. Энэ нь дэлхийн худалдааны зах зээл дэх Монголын өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлж байна вэ? So from a assessment perspective, Тэгэхээр үнэлгээний үүднээс авч үзвэл хамгийн ихний гол санаа бол бид суур зардлаа мэдэх хэрэгтэй юм. Дараа нь энэ зардлын нарийн задаргааг мэдэх шаардлагатай. Мөн ямар шалтгаанаар саатал гараад байгаа нь чухал учраас дэлгэрэнгүй мэдээллийг мэдэж байх хэрэгтэй. Хүмүүс ихэнхдээ гомдлох дуртай байдаг. Гэхдээ бодит тоонуудыг асуухад хариултыг нь бусдаас ирдэг. Учир нь цуглуулж хадгалсан мэдээлэл байдаггүй. Бид хийж байгаа энэ ажлынхаа хүрээнд Монгол улс, Монголын засгийн газар, хувийн хвшил болон академик салбарт энэ тоог хэрхэн тооцох, үнэлэх аргачлал бий болгоход тусалж байна. Ингэснээр ямар процессын аль хэсэгт нь зардлыг бууруулах боломжтой, ямар хэсэгт нь саатлыг багасгах боломжтойг тодорхойлж болно. Монгол улсад ямар төрлийн шийдлүүд тэр дундаа дижиталчлалыг бид нэвтрүүлж, нэн тэргуунд хэрэгжүүлэх боломжтой гэж та харж байна вэ? Тэгэхээр дижиталчлал нь маш чухал. Гэхдээ үүн шилжихийн өмнөх процессыг болон юу болж байгааг маш тодорхой ойлгох хэрэгтэй. Энэ сургалтаас бидний харсан зүйл гэвэл дэд бүтцийн асуудал, ялангуяа хил дээр маш том асуудал байгаа нь харагдсан. Үүнийг бодит байдалч замын үүддэгт хүчрлийн хувьд ч харж болно. Энэ бол эхний санаа. Хоёрдугаарт бид дэд бүтцийн асуудал байгааг мэднэ. Гэхдээ энэ асуудалтай хамт хилээр гарах процедурын бэрхшээлүүд ч байна. Энэ нь хил дамжих явцыг хүндрүүлж байдаг. Шинэ дэд бүтэц байгуулсан ч хангалттай байж чадахгүй байж магадгүй гэдгийг харуулж байна. Учир нь хууль зохицуулалт нь тухайн дэд бүтэцтэй нийцэхгүй байж болно. Энэ нь зөвхөн Монголын талаас харж байгаа асуудал. Бид Балтад улсын талд ямар бэрхшээлүүд байгааг ойлгох хэрэгтэйг мартаж болохгүй. Учир нь гол зорилго нь энэ хоёр улсын хооронд саадгүй тээвэрлэлтийн хэрхэн хангах вэ гэдэгт оршиж байна. Энэ нь зөвхөн улс хооронд тохиролцоо хийж, тийм ээ, одоо дамжих боломжтой гэж хэлэхээс илүү бодитойгоор ажиллаж байгааг баталгаажуулах явдал юм.
Баталгаажуулалт хийх нь үнэхээр чухал асуудал. Нарийн ширийн зүйлдер л асуудал гардаг. Даатгал, жолоочийн зөвшөөрөл, шаардлагатай баримт бичиг гээд бүгд худалдаа тээврийн үйл ажиллагааг хөнгөвчлөхөд хэрэгтэй. Процессыг тодорхой ойлгомжтой болгосноор дижиталчлал илүү үр дүндээ болж, цаас ашигладаг баримт бичиг шаардлагагүй болно. Нэмж хэлэхэд хэрэв дижиталчлах шаардлагатай гэж байгаа бол бүр нь дижитал байх ёстой. Энэ нь зөвхөн цаас хэрэглэхэ болно гэсэн үг биш. Харин хүнтэй харьцах шаардлагагүй болох ёстой гэсэн үг. Өөрөөр хэлбэл бүх зүйл цахимаар хийгдэх ёстой. Everything has to be done electronically because if you still have contact with people. Учир нь хүмүүс хоорондоо уулзсаар байвал саадлал гарах боломж хэвээр үлдэнэ. Тиймээс бүх процессыг системээр цахимаар гүйцэтгэх шаардлагатай. Хизээнээс дижиталчлалыг нэвтрүүлэхэд бэлэн болно гэж та бодож байна вэ? From what we have seen during this workshop and the sharing that Энэ семинарын үеэр Монголын холбогдох байгууллагуудын мэдээлэл, танилцуулгыг харахад дижиталчлалын үйл явц 2027 оноос эхлэх төлөвтэй байна. Тиймээс аз таарвал 2 жилийн дараа бүрэн дижитал болох боломжтой. Далайд гарцгүй орнуудад тулгардаг сорилтуудыг даван туулахын тулд таны өмнө дурдсан бүс нутгийн хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Монгол улс дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэж орохын тулд бүс нутгийн хамтын ажиллагаа болон хил дамнасан шинжилэлүүдийг ямар байдлаар ашиглах боломжтой гэж та бодож байна вэ? Тийм ээ. Миний үзэж байгаагаар бүс нутгийн хамтын ажиллагааны эхний алхам бол хөрш орнуудтайгаа тогтмол харилцах, мэдээлэл солилцох явдал. Энэ бол эхлэх зэг. Хэрвээ Монгол хятад хоёр мэдээлэл солилцох боломжтой болвол хил дээрх ажиллагааг хэрхэн уялдуулах вэ гэдэгт анхаарлаа хандуулж эхэлж байна. Үүнийг хамгийн энгийн зүйлээс эхлүүлж болно. Жишээлбэл хил нээгдэх хаагдах цагийн хуваарийг уялдуулах. Одоогээр бидний сонсноор зарим албан хаагч амралтын өдрүүдэд ажилладаггүй. Гэтэл худалдааны орчин амралтын өдөр гэж байдаггүй. Худалдаа зогсдоггүй. Тиймээс эдгээр бүх зүйлс илүү сайн зохицуулалт, мэдээллийг тогтмол солилцох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэх ёстой. Ингэснээр мэдээллийг урьдчилан илгээх, хил нэвтрэлтийг хоёр улсын хооронд илүү саадгүй болох боломж бүрдэнэ.